Монгол улсын түүх соёл гадаад харилцааны тухай улсаас сурталчлах Монголын соёлын өдрүүд энэ оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүгд найрамдах Индонез улсын Сурабая хотод амжилттай зохион байгуулагдлаа. Харин 2 дугаар сарын 28-ны өдөр нийслэл Жакарта хотод нь зохион байгуулагдах юм байна. Энэхүү арга хэмжээг Жакартад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Сурабаяд суугаа Монгол улсын өргөмжит консулын газар хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тус арга хэмжээнд Монгол костюмсийн 27 уран бүтээлч урилгаар оролцож Монголын үе үеийн үндэсний түүхийн гэрч болсон Монгол хувцас, хөөми, уртын дуу, бие биелгээгээд үндэснийхээ урлаг соёлыг бүрэн хэмжээнд сурталчлан үзүүлэх юм байна. Ташрамд мэдээлэхэд Монголын соёлын өдөрт оролцох 27 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн бүх зарлыг Индонез улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Индонезийн талын ивент этгэлгээр зохион байгуулж байгаа юм байна. Монгол улсынхаа түүх соёлыг өндөр хэмжээнд сурталчилж чадсан Индонез улсад суугаа элчин сайд Батцэг болон элчин сайдын яамны хамт олонны хичээл зүтгэл их байсан гэж энэхүү арга хэмжээнд оролцогчид онцлон хэлж байлаа.